Хөтөлбөр үргэлжилж байна. Монгол-Японы эдийн засаг нөхөрлөлийн холбоо төрийн бус байгууллагын нээлт боллоо. Тус холбоо нь хоёр улс хоорондын эдийн засаг, бизнес, соёлын харилцааг бэхжүүлж, харилцаа ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Олон улсын хамтын ажиллагаа урд өмнөхөөс илүү чухал болоод байна. Монгол, Япон хоёр улс олон жилийн турш найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Тэгвэл Монгол-Японы эдийн засаг нөхөрлөлийн холбоо энэ бат бөх харилцааг цаашаад өргөжүүлэн хөгжүүлж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, гарааны бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээлэл, харилцаа холбоо, шинэ боломжуудыг нээ өгөхөөр зорж байна. Би Монголд 1 жилийн өмнө ирж байсан. Манай холбоо Монгол болон Японы харилцааг бизнес, технологи гээд бүхий салбарт өргөжүүлж, хоёр улсын иргэд, бизнес эрхлэгчид, судлаачдад гүүр болон ажиллахыг зорж байгаа. Монголд крипто зах зээл хөгжөөд удаагүй байгаа. Иймээс энэ чиглэлд илүү анхаарал хандуулж хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тус холбоо нь хоёр улсын иргэд бизнес эрхлэгчдэд хууль эрх зүй, татврын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна орчуулга хийж холбогдох байгууллагуудтай холбох үүргийг гүйцэтгэнэ. Бидний хувьд бол одоо Япон-Монголын Япон талаас жижиг дунд компаниуд болон мэдээж гадагшаа тэлэх сонирхолтой компаниудад манайх болохоор одоо Японы Collect Group гэдэг одоо хуулийн фарм байна. Мөн Ain Group гэдэг одоо санхүүгийн компани байна. Монгол улсын хуулийг Япон хэл дээр нь тухайн компаниуд үйлчлэг авах боломж гэдэг тал дээр манайх бусдаас бол илүү том давуу тал гарч одоо явж байгаа болов гэж одоо бодож байна. Монгол-Японы эдийн засаг нөхөрлөлийн холбоо гишүүдээ Япон улсын зах зээлд гарах үйл ажиллагаагаа эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг бүрдүүлж бүхий л түвшинд дэмжиж ажиллана гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн хоёр улсын хооронд урлаг, спорт, соёлын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.